одоо оюу толгойн гэрээ бол ийм готомшгийн гэрээ болоод хамгийн том луур боллоо шүү дээ. Энэ гэрээний хийх шалтгаан бол 2008 оны сонгуул. Тэгээ сонгуулийг яаж энэ сонгуул бүр намаа ялуулна гэж шүдээ зууж ирсэн нөхөчл намын дарга байжсэн тийм ээ. Тэгээ энэ яг юу гэхэд нэг Пердланти гэж нэг дэлхийд бас нэлээд алдартай луурчныг гаргаад тавьсан алтан өндгийг л булаацалцсан шүү дээ энэ хоёр намч. Одоо энэ хамтар засгийн газар өрөөд байна. За дийлсэн сонгуультай дийлсэн над алтан өндгөө аваарай тэгээ надтай ийм гэрээ хийгэрэй гэсэн тийм болцолтой тендертэй ийм гэрээ байжээ гэдэг нь бол одоо ард түмний нэг өөр одоо ойлгомжтой байна. Энэ саяын оюу толгойн гэрээ гэдэг бол ерөөсөө аливаа тусгаар тогтсон улсын одоо бүрэн эрхт байдал бол энэ үндэсний язгуур эрх ашигаас дээгүүр ямар ч эрх ашиг байх ёсгүй. Гэтэл одоо оюу толгойн гэрээ бол ерөөсөө энэ Монголын үндэсний эрх ашигаас энэ одоо оюу толгойн хойцоо эзэмшлийн эрх ашигыг дээгүүр тавьсан байна гэдэг нь бол Монгол улсад тусгаар тогтнол үнцэндээ алдагдсан байна. Бид нар бол одоо тусгаар улсад амьдарч ийн гэж өөрсдийгөө бодож байгаа боловч үнийн эрхтэй тусгаар тогтнол манайд байхгүй. Тийм учраас бид нар энэ хүний эрх энэ тусгаар тогтнолоо нэгэн алдсан бол бидэнд хүний эрх ч гэж байхгүй, иргэний эрх ч гэж байхгүй. Бид нар одоо ерөөсөө энэ одоо яг жинхэнэ колоничлалын одоо бодлогын тор одоо байж байна л гэсэн үгийг бол одоо яах вэ хэлж аргагүй болж байна. Тэгэхээр яах ёстой вэ чухам? Одоо ингээд хүмүүс бүр ирээдүйдээ итгэх итгэл, амьдрах итгэлээс хүртэл зүйл рүүгээ алдчихж штэ. Одоо энэ Монголд одоо эрүүл явах тийм ээ одоо аюулгүй явах, аюулгүй байдлаа хангаж одоо амьд явах, шудраг явах тийм боломж үнэхээр байна уу гэдээ эргэлзэж эхэлж байна. Тэгээд энэ яах ёстой юм бэ? Тэгэхээр одоо нэгэн толгой дээр ингээ хэдэн хулгайч сууж байна. Нэг яалтал одоо бидний зайлуулах хэрэгтэй байхгүй. Энд хоёр арга байгаа. Нэг нь ухаан зэвсэгд босох хэрэгтэй гэдэг нь энэ цус харна гэсэн үг. Идэвхждэг зам биш. Хоёр дахь нь сонгуулийн арга байх хэрэгтэй. Гэтэл сонгуулийн арга нь өөрөө эргээд энэ хууль ёс юмд хүрдэг арга нь болсон нөхөд бид нь одоо яах хэрэгтэй. Ардын босох хэрэгтэй өөр зам байхгүй. Энийг ойлгох хэрэгтэй. Эдгээр ард түмнээсээ тавыг буудаж алдаг биш. Ард түмэн харин эднээс нэлийн хэдийг буудаж алж иж төрийн эрхийг бид хууль ёсоор авахгүй болдоггүй юм бол шудраг иргэдэн бид гэж одоо би охроогүй шуучлаа. Шудраг иргэдэн хууль ёсоор төрийн авахгүй болдоггүй юм бол ёстой хууль ёсоор төрийн эрх авах тэмцэл дайнд ажил болдго юм л да. Африкийн бүх болдог жишээ Монголд болно. Та энэ өнөөдөр энэ яагаад хууль хэрэгжүүлдэг юм бол Монгол улсын төртөө юу, хуультай юу гэдэгт олон нийт их асуудал тавьдаг шүү дээ. Тэгэхээр бас нэг учир нь үнэхээр энэ Монгол Ардын намын байранд гэхэд нэг компани одоо тэрбум төгрөг хандуулдаг, за ардчлалын намд одоо хэдэн зуун саяг ч юм ингээд хандуулдаг гэд энэ одоо юу энийг та юу гэж дүгнэж байна вэ? Энэ үнэхээр одоо хууль зөрчил үү? Ийм байж Монгол улс одоо хөгжихгүй. Ер нь шудраг ёсны тухай, хууль ёсны, төрт ёсны тухай ярих хэрэг байна юм бэ? Энэ төрөнд ялдарчны хамгийн том шинж байхгүй юу? Тэгэхээр ингэж ялдарчны төрийн нөхцөл хууль тухай хуулийн тухай ярих ерөөсөө боломжгүй байдаг. Энэ ганцхан хор тадартай адилхан эмчилгээс авахаас өөр замгүй шүү дээ. Энэ хорвогийн одоо бас л болохгүй юмны нэг л дээ ганц Монголд байгаа ч юм биш. Энэтэй тэмцэхгүй тэгээд дуустгийн жишээ Монгол болох гэдэг шүү дээ. Өөрөө болох гэдэг. Хоёрдугаарт ерөөсөө энэ бид энэ бидний сонгосон байгаа. Бидний мөнгөөр цалинж байгаа байгаа. Бид яг эргүү татч болдгоо. Энэ ард нь хүсэл зориг байх хэрэгтэй шүү дээ. Тэр нь л одоо илэрчихгүй байна уу? Хаашаа харахаа мэдэхгүй байна уу? Хамгийн гол нь ард түмэр жиг мэдээлэлтэй байхгүй шүү дээ. Мэдээлэл нь дутчаад цангаж байгаа байхгүй. Мэдээлэл боож байгаа байхгүй. Би энд учраа гэж бодож байгаа. Тэгэхээр харин ёстой ганц тайчин ганц төгөөч танаа ТV ихэхин өнөөдөр үнэхээр олзуурхчлаа байна. Одоо ерөнхийдөө хэвлэл мэдээлэл хэрэгсэл ерөөсөө энэ нийгэм болохгүй байгаа энэ олон бидний яриад байгаа энэ ерөөс бичихгүй байгаа юм бол оюу толгой гэрээ хийгцээс хойш ерөөсөө энэ оюу толгой бол ерөөсөө тэгэл Монголын хэвлэл мэдээллийг бүгдээ бодлоод авсан. Энэ нь өөрөө манай тусгаар тогтнол халдаж байгаа байхгүй юу? Бүр их байдал халдаж байгаа. Тийм учраас энэ гадаадын энэ одоо 3-40 орны энэ одоо ингээд энэ үндэстэн дамсан энэ корпорациуд Монгол улсад орж ирээд Монгол улсын тусгаар тогтнолыг ерөөсөө шууд олондоо гიშгээд тэгэл ерөөсөө хэвлэл мэдээллийн энэ иргэдийн хэл одоо иргэдийн мэдээлэл олж авах хэрэгцээг шууд зөрчиж шít. Тэр бид нар ерөөсөө энэ тусгаар тогтнолын асуудлаар бол энэ оюу толгойн гэрээ бол бүр илэрхий занал хийсэн гэж л одоо хэлэх хэрэгтэй. Би бол бас нэгэн ноцтой юуг одоо телевиз үзэгчтэй бас хэлье гэж бодож байна. Одоо удахгүй энэ Батболдын засгийн газар одоо энэ манай бүтцтэй энэ хамтарсан засгийн газар Канада улстай хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалж хөгүүлэн дэмжих гэсэн гэрээнд гарыг зурх гэж байна. За энэ гэрээнд гарыг зурчихаар юу болдог вэ гэхээр
яг нөгөө Африкийн орнууд шиг болдог. Сая бол яг одоо Өмнөд Африкийн нэг иргэн патрул машинтай Монгол жолоочтой ингэ явж штэ. Тэгээ энийг баталчингууд одоо нөгөө ордын эзэн Фридланд мөн орд өөрөө Канада улсын хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө гэдгийг баталгаажуулах гэрээг одоо ноён Батболд хийн. Тэгээ хийгчдэр энд Канадын тусгай албаны секретary албаныхан орж ирээд энэ өмч хөрөнгөө бүрэн хамгаалах. Монголын Канадад байгаа хөрөнгө гэж нэг буу туушралж ганц байхгүй шүү дээ. Тэгэхээр хоёр улс харилцаа энэ гэрээг бол тийм их том гүрнүүд харилцсан маш их хөрөнгө орсон эрхтгш байгаа нөхцөлд хийдэг гэрээ хэлцэл юм байлээ. Тэгэхээр манайх бол тэнд юу ч байхгүй энд тэр гадны өмч байгаа гэдгээр нь одоо саяны батлагдсан хуулиараа гадны өмчгээд нотолчихсон ичүүд ордын эзэн болгоод энэ эдэн лойрчд гадныхан сөвчнөө ахвал авч байгаад хуулиндаа юм хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ гэрээг нин дараа одоо эдгээр батлахаар яарвчилж байгаа юм байна лээ. Тэгээд энэ батлагдвал тэгээд үндсэндээ тэгээд нөө Фридландын нэг анх хэвлэлийн баг хурлын хил гэж би дэлхийд байхгүй баян хүн гэж гайхуулдаг юм одоо тэгээд баталгаатай болох юм байна л да. Тэгэхээр үнэхээр энэ асуудлыг одоо үнэхээр энэ тогтолцоогоо өнөөдрийг энэ байж байгаа байдлаа өөрчлөхийн тулд одоо цог хөлчийн хувьд бол ард түмэн одоо шуудаар тэр төрийн эрхийг барих эрхээ эдэлж тэр ард түмний бүх ард түмний санал асуулгыг явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна л да. Тэгэхээр та бүхэн одоо хангалттай ярьлаа, хангалттай одоо үзлээ харлаа, мэдээлэл өглөө. Тэгээд нэг ер нь тэгээд ямар гарцыг олж харж байна вэ? За одоо яг одоо сонгуулийн хууль гэдэг юм яриад эдгээр олигтой юм ийхгүй одоо 52 26 он тэргээд яаж одоо эднэрт нэг л юм биш үү? Нэг хэсгийг эднэрч одоо ингээд сонгуулийн хууль хэрэгтэй G түлэх нь. Тэгээд нөгөө залуу одоо бүр шүдэн ярзгансан нөгөө чон эдийн засгийн залуу шүдлэн одоо залуу чамнууд орж ирэх нь шүү дээ хэрчдэг. Одоо нэр дэвших нь ойлгомжтой болчлаа. Энд чинь үе залгамжилж байна юм. Одоо их болчихно. За ингээд энэ гаргаж ирж шинэ улсуудаар бага бүрдүүлж байгаа юм шиг боловч бас л мөн оюут толгой энэ луурийнхаа гэрээ хэлцэл энэ бүх юмар хамгаалж үлдэхэд ийм багийг бүрдүүл гаргах гэж шүү дээ. Шинэ эрх гишүүний хувьд ямар гарц байна? Яг ерөөсөө аюултай энэ өмнө нь одоо тэмцлүүд бол одоо иргэний эрхийн төлөө, хүний эрхийн төлөө тэмцлүүд, иргэний хөдөлгөөнөөс одоо тэмцдэг байсан. Одоо өнөөдрийн бидний тэмцэл бол шал өөр шатнд гарсан. Монгол улсын одоо бүрэн эрхт байдал халдагдсан ийм үед бол үндэсний эрхчлөөний хөдөлгөөний түвшинд үйл ажиллагаа явуулахгүй бол зүгээр нэг одоо нэг иргэний эрхийн төлөө байгаад бол үр дүн бүрдүү гэдэг харуулж байна. Тийм учраас бол ганц өвгөн биш л дээ. Ерөөс их олон аймагт энэ ерөөсөө ингээд энэ ашиг нутгийн хууль шинэ батлагдсанаас хойш энэ стратеги аж хөдөлгөөний орд төч гэдэг үг оруулсан 5-5 дээр. Тэгээ орд эзэгч одоо тэр сая бид нар очсон тэр Subscribe Science гэдэг чинь эзэмшилд орохыг хориглоно гэж бичсэн байл. Гэхдээ тэр чинь одоо тэр Канадын аюулгүй байдлын охин компани шүү дээ Subscribe Science гэдэг чинь. Тэгээ одоо энэ чинь одоо хязгаар тэдний өмч болцсон гэхээр манай танаа хойдонд байгаа л гэж зааж шин. Тэгээ бид нар энэ өөрсдөө энэ гадаадын энэ одоо ийм одоо үндэстэн дамжсан энэ одоо лойрын компаниудыг Монголд оруулж ирээд тэдний захиалгаар хуулиа хийгээд тэр хуулийн дараа өөрөө сөгдөж сууж шин. Тэгээ чи бидний одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр улсын дотор ус байгуулсан. Өмнө одоо хөл тавьж болохгүй. Тэрийг саяхан баяр хөгийн хэлээр ингээд тойроод хэлийн одоо хайж эргээд ингээд машинтай эргээд явж шин. Юунаас одоо яагаад байгаа тэр ингээд 2 цаг тутамд буутай харуултаа ингээд эргээд явж шин. Яг тусгаар ус шиг болсон шин. Ийм бат их олон байна. Тийм учраас бид нар бол энийг бол тэмцлийн шин шатанд гаргаж иж энэ одоо улс эх орноо тусгаар тогтноо аварч хамгаалахгүй болохгүй болсон байна гэдэг хэлж байна. Яг ба би бол Монголын ардны тэр цаг зүйн дотор нь шийдэн шатж байгаа л гэж бодож байна. Энийг ил гаргах цаг нь болцсон. Тэгэхээр энд бол одоо хууль намын дээр явахгүй нэ тэ. Энд чи өөртөө ингэ дэвшилж байгаа чи яаж хүн яг бидэнд юу хууль эдэн чи заах. Нэг хүний байхгүй одоо 20,000 гишүүнтэй Монгол Ардын Узгалт намын нэрийг энэ бол нэг л асуудал. Энд чи Монгол өөрөө дуусах гэдэг юмнуудаас яаж сууж штэ. Тэгэхээр Монголын ардны өгөө хэлэх цаг болцсон гэж бодож байгаа. Ерөөс өөр зам бол байхгүй. Энд өнөөдөр биш. Өнөөдөр Монголд юу арчлал ихтэл Монгол харьц тэглэн тогтчиход байна шүү дээ. Энийг ард нь бол эвлэрдгүй юм л да. Хэзээ нэг зад тавина. Гэхдээ энэ одоо хордлохгүй биш болцсон л гэж би хэлмээр байгаа байхгүй. Өөр ерөөсөө зам байхгүй. Юу эдэнд хууль, мөөл, ном